Яс ямбар бол төр төмбөр оршдог нь Монгол төрийн уламжлалт тогтолцоо гэнэ. Өсөх наснаасаа энэ учрыг аав ээжээсээ сонсож уламжлалт ёс заншлаан сахиж ирсний хувь төр түмний төлөө үйлдэгдэх төрийн их тахлагч уламжлалт ёсын дагуу үйлдэгдээсээ хэмээн энэ учрыг мэдүүлв. Зөв газраас нь зөв сэтлэр зөв өргөлийг өгчөөж ингэж яж Монгол улс маань зөв хөгжлийнхаа голдролд ороод буюу нөгөө хүчрэх хижигтэр зам руугаа орох. Энэ ажиллагаа магадгүй эндээс эхлэх юм болов гэж гортоод тэгээ судлаад яваад байгаа юм аа. Тэгээд та бүхний энэ хамт олонд орчход энэ ажлыг дэмжиж одоо энэ жилийн дотор төмөн олондоо зар ярал нийтэд нь түгээ гэсэн энэ ажлыг би бас нэг тодорхой хэмжээнд үүрчээд яваад байгаа байхгүй. Яаж энэ зарыг хүмүүс төрөх вэ? Жормын нөхдийн захиалгаар бүтээгдэж хүрэх ёстой эзэндээ цагтаан хүргэгдсэн ч одоогоор машид нууцлагдсан дарагдсан энэ хөөблүүлэг нь 21-р зуун дахин заягдах Чингис хааны хүлээлт дэлхийд хэр болохыг тэр нь бодит утгаараа хэн болохыг зарлахын тулд түүнийгэн олон талын үндэслэлээр батлахын тулд бүтээгдсэн болно. Галзуу хүний өдрийн тэмдэглэл гэж нэрлэгдэн шүүмжлийн ширүүн өнгөөр хүчтэй бөмбөгдүүлсэн энэ хүү бүтээл минь миний амьдралын нэлээд хүнд хэцүү үед машид төвдүүхэн байдалтай бүтээгдсэн тул хянаж сайн бүтээл гаргаагүй алдаагаан ухамсарлаж эмзэг хүлээж авсан эрхэм нөхдөөсөө хүлцэл очие. Гал үндэстэн холбооны тэргүүн энх хоёр ах болон Уухай Монгол нэгдлийн залуус дүүнэр мөн их Монголын ураг удмын нэгдлийн баг хамт олон та бүхэнтэй нэгэн том үйлсийн төлөө санаа нэгдэн зорж хамтран ажилласаар нэлээд хугацаагаар дагнаж бас нэлээд бүтээлийн ард нь гарчээ. Сайн төрийг байгуулна гэдэг тэр хүн сайн төр гэж ямар юм бэ гэдгийг тархин дотроо буулгаагүй шүү дээ. Бодолдоо нэрээгүй байна. Тэрийг төсөөлж хараагүй байна. Тийм учраас сайн төр байгуулна гэж өөрөө ярьчаад муу төрөөс хүсдэг бүх юмөө хүсээд ахаал муу төрөө байгуулад байгаад л хамгийн гол нь байгаа байхгүй. Бидний харж байгаа. Тэгэхээр Монголын хууль заяаг нуруунд дан өрсөн малчин төмөн улс орондоо эзэн болоод уудам нутагт таан таран суурьсан болохоор хотын саарл гудамжинд малчин ардын төлөөлөл би ганцаардаж болно. Интернетийн ихэмсэг орчинд эгэл даруй малчин бүсгүй үг хүчгүйдэж болно. Гэвч уудам нутагт таан таран суурьсан малчин төмөндөө үгэн хүргэх цагт ганцаардах нь юу л бол? Уухайн төрлөгөргөн мачтаан өмгөөлөн болсон залуусаан түшиг цагт хүчгүйдэх нь юу л болох. За ингээд ирсэн шүү дээ. Ойлгож байгаа. Ингээд ирсэн гэдэг утга байхгүй юу? Дээрээс нэг тэнгэрээс мэдээлэл ирээд тэгээ энэ хүмүүс нь тэр дагуу хөдлөөд байна да энд нэг сони юм байгаад байна да гэж штэ тий итгэл байна. Тэгэхээр зэрэг одоо энэ дээрээс ирж байгаа мэдээлэл маань энэ их Монголын авааг сэргэн босгосноор 999 ураг удмын чулуу ирснээр энэ Монгол улсын эзэн хаан тодорно гэдэг байгаа. Заларна гэдэг байгаа. Ингээ Монгол сайн сайханд орно гэдэг итгэл үнэмшил энэ баг хамт олонд байгаад байна да тий. байна. Энэ цаг мөчөөсөлтөн та бүгдийн маань бас одоо алтан ургийн хэрхээ мөн 9 өрлөг жанждын нүр хожсын үр удам шүү та нас энэ их үүлэн толгоолон оролцож байгаагаа ямар санаж явж байгаарэ альва юмны түрүүнд явж тэгээд ард олондоо тэр оюун зүрх сэтгэлийг нээж одоо энэ үүлийг цааш нь ингээд дэлгэрүүлж явах ингээд манлал гэснээр шүү гэж Монголууд маань та бүдд маань ингээд дамжуулж ирсэн. Монголчууд маань яг өнөө 2 өдрийнх шиг сэтгэлээ нийлүүлээд Монгол маань одоо бас хүчрэгчийн тулд бүх юм эмгтээчүүдээс эхэлтэй. Тэр бүгдээрээ сайхан нэг сэтгэлээр бас бүх Монголынхоо эмгтээчүүдэд одоо эндээс энерги сайхан газраас энерги уулж баярын мэнд төргөж бүгдээрээ сайхан сэрээсэ гэж нэг ухаалц ихлээд Монгол бүх эмгтээчүүд
замын холоос шантралгүй сайхан гээдүй зорж. Урт холын замд учрах бэрхшээлээс сүрдэлгүй зон олны төлөө тангар өргөн боссон халуун журмын нөхөд та бүхэнтэй холын зам дөрөө харшин хансах болсон их хөв заяндаа талархан баяснам. Сайхан ирээдүйн төлөө санаа нэгдэн ханссан та бидний хамтын ажил бид бүгдийн харилцсан итгэлцлийн хүчин чүтэн урагшилдаг билээ. Тиймээс зорьсон хэргийнхэн ард нь гартал зогсолтгүй урагшилж, зон олныхон төлөө өргөсөн дангаргаан умарталгүй зүтгэж, эхлүүлсэн ажлынхан ард нь гарч чадна гэж би та нарт итгэж байгаа шигэн бас та бүгдийн итгэлийгч алдаж болохгүйгэн гүнээ ухамсарлана. Тийм ээ. Бид хамтарч эхлүүлсэн ажлынхан ард нь хамтын хүчээр гарах ёстой. Гэвч бид бүгдийн санаачлан эхлүүлсэн сайн үйлсийг түмний хүртэл болгон төгс шийдвэрлэж чадах төр гэж хэн билээ? Хаана байгаа юу билээ? Эзэнгүй төрийн эмгэнэл Монгол улсад нүрлээд байхад эхлээд энэ тухай ярилгүйгээр та бид сансан зорьсон хэргийнхэн ард нь гарч яахан чадах вүлээ? Амин хувийн эрх ашгаараа ард олноон золж, улс орноон сүрүүлсэн урагшгүй хэдэн этгээдийг төр гэж нэрлээд түмний төлөө зорьсон их хэрэгэн тэдэнд даатгаж тэдний зүгээс дэмжлэг горилно гэвэл Озооны цорхоод биш, аимсныхаа цорхоод анхаарлан хандуулан жижиг асуудлаар хөөцөлдөх жижиг тархитнууд өргөн түмний төлөө зорьсон их хууль хэргийг минь гүйцэд угаарч гүйцэтгэн шийдэж чадах билүү? Бид озооны цорхоог цэгцэлдэг агуу үндэстэн болохоос аимсны цорхоог анхаардаг жижиг үндэстэн биш ээ. Тиймээс түмний төлөө зорьсон агуу үйл хэрэгэн өнгө мөнгөнд хүлэгдсэн тэдэнд даатгах гэвэл тэр бүтшгүй. Бидний зорьсон агуу үйл хэргийг бидний сансан ёсоор гүйцэтгэж чадах хүчрхэг төр бидэнд хэрэгтэй. Хүчрхэг төрийн үндэс нь хүчрхэг эзэн гэж би боддог. Тэр эзэн тодорхойгүй цагт төр гэж хэнд асуудлыг танилцуулж төгс шийднэ гэж хэнд итгэл найдвар хүлээлгэх вэ? Дэлхийн түүхэнд алдаршсан хамгийн хүчрхэг эзэн тулс гэвэл Чингис хааны байгуулсан их Монгол улс л байна. Хотлыг өмнө сүгдүүлэх хамгийн хүчтэй зэвсэг гэвэл энэрл хайр гэдгийг орчин үе хүлээн зөвшөөрөх болсон. Тэгэхээр дэлхийн хүн ардыг эн тэнцүү энэрх Чингис хааны энэрл хайр хамгийн хүчрхэг эзэн тулсыг байгуулах үндэс нь болж байжээ. Тиймээс Монгол гэдэг өвөрмөц нэгэн үндэстэн дэлхийн түүхэнд Чингисийн Монгол нэрээр дуурсаж, дэлхийн тавцанд Чингисийн Монгол нэрээр зарлагдаж, Чингис хааны яруу алдар мянган намын зураацаар энгийн хаанд гүйцэтгэдэггүй эд шидийн сураг дагуулан дуурсан. 800 жилийн дараа дахин залрах Чингис хааны сураг чимээ хамаг монголчуудын төдийгүй дэлхийн оюут мэрэгдийн сонорыг сортойлгон анхаарлыг соронцдож шин цагийн судлаачид Монголыг сонирхон судалсаар физикийн шинжилгээ ухаанч дээд хүчнийг шинжилэн ухаж тэнгэрлэг эрчмийг хэмжин тодорхойлох болсон энэ цагт бид 21-р зуунд дахин заягдах Чингис хааны сургийг сааруулсаар дээрээс тэтгэх тэнгэрлэг эрчим дэлхийд Монголоо мандуулах хүчрхэг эзний тухай яриаг бас л мөн хойшлуулсаар байх. Өөрөө өөрийнхөө хүчинд итгэх юм бай гэхэд өргөн олныхон итгэл найдварыг хүлээн хаан төрийн хас буу тамгыг ард олноос гардан авсан шинэ ерөнхийлөгчдөөч итгэдэггүй юм байж одоо яа хийх вэ гэхэд дээрээс харсан тэнгэр даасан бурхадтай дээд хувь заяандан итгэцгээе жормын нөхөд минь. Тэнгэрийн зарлагаас өрчхийг ажрахгүй байтлаа парламентын засаглал тэрслэггүй хэлэхээс жирхэн гэвэл таны тэр айц дээр дөрүүлсэн харийн эзэрхэг засаглал таны гараар Монголын баялагийг зүйл тоосгоо. Тэгэхээр төр шашин тэрслэхүүг хэллээ гэж төрүүлж дуугарсан нэгнээ хавчин буруутгахын оронд муу төрийг халж мухар сүсгийг сэтлэх гэгэрлийн аян дайныг хамт дан эхлүүлцгээе жормын нөхөд минь. Тэнгэрээс буух Чингисийн түмэн төмөр морин зэрэг цагт даан бууж Шамблын дайныг эхлүүлэхэд бэлэн болон жагссан байна. Оюуны ир нь хурцлагдан эгэнсэн 90-ад оныхан. Ухааны бэр нь жигдэрн жагссан 70-80-ад оныхан. Хал үзэж хашир суусан Ахмад үеийнхэн. Шин эрний шинхэн иргэд 21-р зууныхан. Даяар монголчууд бүгдээрээ хайртай Монголынхон төлөө эрслэн босоход бэлэн болсон байна. Харин бэр бэрн жагссан энэ хүчийг нэгэн цул болгон зангидах хүчрхэг эзэн хэмбэ. Түүнийг тодруулан зарлах зорилгоор үүний өмнөх дугаарыг бүтээж жормын нөхөд та бүхнийхэн
заримыг чухалдуулан гэмт хэрэгүүлдэг. Алдсан байж болно. Алдаа эндлийг хамт дан хэлэлцье. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй. Бүлээн усаар угаавал хэрэггүй. Бүгдээрээ зөвшин хэлэлцэж буруу зүвийг тунгаа нэгтлэхийг гал үндэстэн холбооныхан болон Уухай Монгол нэгдлийнхэн мөн их Монголын ураг удмын нэгдлийн хамт олон та бүхнээс хичээнгүйлэн хүсье. Та бидний эв нэгдлээс их Монгол улсын оюун санааны эв нэгдэл эхэлнэ гэдэгт итгэнэ. Их Монгол улс оюун санаагаар эвлэлнэгдэх цагт Чингисийн Монгол дахин сэргэн мандна гэдэгт итгэнэ. Чингисийн Монгол дахин сэргэн мандах цагт Монголын их амар амгалан дэлхийд түгэн дэлгэрнэ гэдэгт итгэнэ. Монголын их амар амгалан дэлхийд түгэн дэлгэрэх цагт амар амгалангийн алтан зун даян дэлхийд ноёлох нь дамжиггүй. Төрийн сүлдөршөө. Төрийн ноён нурууг л жинхэнэ хүн шиг хүн, эр хүн шиг эр хүн төшдөг. Тийм болохоор төр төшхийх ажилдаа монголчуудынхаа итгэл хүлээсэн их итгэлийг түүнээс ажиллах юм бол мөнх хөх тэнгэрийн зарилгаар дээдсийнхэн захиасаар би энэ үүргийг хүлээсэн юм шүү гэж асар томоор ойлгож ард түмэн төрийнхөө төлөө Монгол улсынхаа төлөө нэгэн үзүр зүтгэлээр зүтгэхийг танд хүсэн өрөөж аз жаргал гэрэлгээ өгөхний хүсье. Эрийн химэр сэргээсэн шилийн богд сонсож ба эр зөргөн гайхуулсан халахын ирчүүд дуулж ба арслантай тамганы чин дардасгат бас цусааран бидэвтэй алтан сонгочин хазааваас ясааран би тулж босгоё. Төрийн сүл өшөө. Хамаг Монголын итгэл сэтгэлийн хүчээр гарамгай хяналт байгуулж хаан төрийн хас буу тамгыг гартаан атгсан ерөнхийлөгч маань өнөөдөр хаан хүний зангаргаар хөдөлж хагаралцсан улс орноо нэгтгэн зангидаж яагаад болохгүй гэж. Зориг байхад болохгүй юм, боломжгүй зүйл гэж үгүй гэдэг. Ерөнхийлөгчийн зориглоогүйг уухайн залуус зориглон хөдөлж би Чингис хаан байна гэсээр Монголын эрен үерснийг зарлаад өндийсэн нь эрттэй залуу халуунаас ийм л сайхан гэдэг баяр багтлыг төрүүлж цээжинд омгшил удраа. Би Чингис хаан байна. Монголын эрен үе эхэллээ. Өндийцгөө монголчуудаа. Уухайлцгаа монголчуудаа. Хураалцгаа монголчуудаа. Нэгдэцгээ монголчуудаа. Бүгд одоо бурхан алдуу хайрхныхаа дээд цагаарал дээр ирж бүгдээрээ нэгдэж хийж бүтээсэн тайлангаа амун цаашдаа хийх зүйлдээ хуран жуул зүгдээрээ хамтран хэлжээ. Сайн байцгаана уу Тэнгэр заяат монголчууд минь ээ. Энэхүү сайхан үйл болох их Монголын ураг удмын нэгдэл их Монголын овоо энэхүү үйлэндээ миний хувийн зүгээс болон дэлхийн тэнгэр шүтлэгтний нэгдсэн төв түүний харьяа байгууллагууд удирдлагууд энэхүү үйлийг маш сайхан дэмжиж хамтарч ажиллаж хэлэхэд таатай байна. Одоо шинэ ирээдүйн болсон залуус маань маш ихээр дэмжиж түрэн гарч ирж байгаа. Одоо бүгд л оролцсон яах ёстой вэ? Монголын төлөөг бол одоо бид нар хөдлөе. Тийм ээ? Одоо Монгол улсын төлөө хамаг Монголын төлөө л гэвэл бид нар одоо энэ үйлэнд оролцсон. За ингээд энэхүү их хэрэгтэй Монгол түмэн идэвхтэй оролцож цаашдынхаа Монголынхоо ирээдүйд бүгдээрээ гар нэмэр, хөв нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Ингээд бүгдээрээ бурхан халдуу хайрхныхаа өмнө байрлах дээд цагаан арал дээр уулзцгаая.